ууц гээл байж гин тийм ээ. Ууц гэдэг чинь ихэн тал нь бол тэр цөврөгцтэй тал нь байна шүү дээ. Өвчүүг гэдэг чинь бол ихэн тал нь тэр бүдэрхийтэй тал нь байна. Хавирга гэдэг ихэн тал нь тэр бураатай тал нь байна тийм ээ. За тэр үднээсээ бол цагаалгыг одоо тэр нэг бижмгийн зүйлтэй олон ширхтээ өртөө зарим өгчүүл бол энэ ядам хорондоо эгэлдрээд за ингээд хадагтай ингээд золгож байгаа. Ер нь цагаан сарын мэдлэгийг бид нөхөн ингээд бодоод үзэхээр дааг далантай, берүү булчинтай, төлөг сүүлтэй, торон бүхтэй, шүдлэн хэрсэнтэй, онд минь сайн ороо гэдэг байгаа шүү дээ. Хүний мэнднээс төрүүлээд малын мэнд мэдээд байгаа бол булчин бах чанжигуд хөндлөн хотод огтлол өгж байгаа юм байна л да. Тэгэнгүүт тэр чинь бол одоо сүүлийн замд нь үдчихэж байгаа ч юм уу тэр чинь бол бараг л ингээд одоогоос 800 жилийн өмнө их Монгол улсыг байгуулад 1206 1207 онд Чингис хааныг хаан ор залхахад за энэ хаврын сард бол цагаан сарыг тэмдэглэж исэн байна. За түүнээс өмнө бол намрын сар тэмдэглэдэг байсан байна гэж ингэж ойлгож байгаа. Бидний энэ амьдарч байгаа нийгэм чи өөрөө бол ан авын нийгэм, газар тариалан түүх аж ахуйн нийгэм байх нь тийм ээ. За ингээ мал аж ахуйн нийгэм. Тэгээ цагаан сарыг намар тэмдэглэж исэн үе бол тэр ангийн соёлтой холбоотой гэж ойлгодог байх нь шүү дээ. Өөрөлдвөл тэр чинь их ан ав хийгээд ангийн амьтны тарга үс твэрэг нь бол чинэндээ тулсан үед бүрэн гүйс давсан үед бол том ан аврах хийгээд түүнийхээ махыг бол одоо хуваах байдаг юм хуу хүртэх тэр үднээсээ бол намар тэмдэглэдэг байсан байна гэж үздэг байна. За ингээд түрүүний ярьсан дээр Чингис хааныг хаан урд суулгаад за ингээд бол их баяр ёслол хийгээд тэрнээс хойш бол хавар тэмдэглэдэг болсон юм байна гэж ингэж ойлгож байгаа. За энэ үүднээсээ авах юм бол энэ Төв Азийн тэгшүндэрлэгт 405 хошуу мал атгуулан маллаж олон мянган бэлчээрийн ургамлыг идүүлж түүнийхэн ашиг шимийг хүртэж байгаа нүүдэлчин монголчуудын хувьд чи нэг монгол хүн шүү гэдгийг ой санаанд нь оруулж байгаа жаахан баг чулавчиг мэдүүлж байгаа цэхээрүүлж байгаа энэ баярын нэг бол цагаан сар. Нөгөөх нь бол үндэсний баяр над. Ийм морьтой шүү, ийм бүхтэй шүү, ийм сумтай шүү. Ийм учраас та нар нэг өндөрлөгтний 200 ямар ч байсан монголчуудын ямар нэгэн байдлаар бол харилцаа хамааралтай байсан шүү. За бид нар ийм ёс заншилчээ шүү, ийм ахмад буурлаа хүнддэг шүү, ийм төртэй шүү, дэгтэй шүү гэдэг юмыг бол ийм хоолтой ундтай шүү, ийм хувцастай хунартай шүү гэдэг юм бол харуулж байгаа нэг баяр нь цагаан сар байх юм л дээ. Тэгэхээр бид хүн ямар ч гэсэн өөрийн улсынхаа бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолын дархлаа болж байгаа энэ зүйлээ бол ямар боловч иргэн болгон хувь хүн болгон өөрийнхөө хэмжээнд л ёслоод төрлөөл ингэж явах ийм учиртай энэ бол одоо тухайн улс орны иргэн болторсон хувь хүний л ухаан ухамсар үүрэгэл юм да. Төшиг төрийн гутал, мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, за хаан төрийн хантаас гэдэг дэвжих төрийн дээлгээд дандаа төр ороод байгаа. Төр ороод байгаа учраас энэ хүндэтгэлтэй л өмсөх ёстой юм байна л да тийм ээ. Хүндэтгэлтэй л хандах ёстой ийм л агуулгал юм байна л да. За энэ үднээсээ аваад үзэх юм бол одоо нэгэнт тийм хүндэтгэлтэй юм бол ямар байдлаар өмсөх юм бэ гэдэг одоо ингэр замаа бүрэн тавьчлах байдаг юм уу? Ийм агуулгууд гарч ийн. Тэхгүй болохоор буцаал нөгөө тэхгүй байна гэдэг чинь ер нь бол монголчуудын 20 цэрийн зүйлэн дандаа оршуулгын зам үлтэйгээд холбоотой байна. Тийм учраас тэр чинь баяр ёслолын үед уу гашууд орц юм шиг болж хөөрнө гэсэн үг шүү дээ. Тэр дээл юма бүрэн өмсөхгүй байх юм бол бүтэн зөв өмсөхгүй байх юм бол тийм ээ.
бүрэн байгаад одоо жишээлбэл малгай хойш нь харуулцах байдаг юм уу тийм ээ. Журшуулгын зам үйлдэл тэгж өмсдөг байх нь шүү дээ. Тэгэхээр тэрийг хойш нь харуулж чадах юм бол өөр агуулга болол явчих юм байна л да тийм ээ. За ингээд цагаан сарын олон агуулга утга биелдэ хоорондоо өр ширтээ улсууд байх юм бол тэрийг нэг аль болох цайруулах. За муруу хазгаа өгүүлсэн хоорондоо элдв тухай юм бодсон байх юм бол тэрнийхэн зөв зөвтэй болгож аль болох оноосоо өмнө бол засаж залруулах ийм агуулгууд байж байна. Тэр чинь ингээд суурин газар байгаа хүмүүс бол ажил төрлөө амжуулахыг хүсвэл за одоо малах хугаа малж байгаа хүмүүс бол ядахтал малаа эцэг малаа бүгдийг хотондоо бүрэн хоттуулахаас өсвөлэл энэ цагаан сард чинь бэлдэж чармааж хичээж банжиж үйдэг төмтэйгээ холбоодоод шиний нэгний өглөө гэдэг чинь эцэг мал хаашаа харж ивдсэн байх юм шуургатай байх юм уу шуургагүй байх юм уу гэл энэ бүхэл зүйлийг шинжиж тухайн жилийнхаа өнгийг л харж байдаг. Ер нь өвөл дууслаа гэд хавар руугаа сонгочтой учраас тэр хавар ямар болох нь гэдгийг бол бас шинжиж харж байдаг юм учиртай юм байна л да. За ингээд цагаан сараар одоо бас мэдээж нэг цагаан сарын нэг цогцлбор соёлын зүйлүүд нь тоглоом наадгаа байж байдаг тийм ээ. Цагаан сарын хувьд бол одоо бас л нөгөө өмнөх аж ахуй соёлын нөлөөлөл байх нь шүү дээ. Үүрчүр гэдэг чинь бол тэр нэг ангийн соёлын нөлөөлөл байх нь шүү дээ. Одоо юунаас шоунаас ахсуулаад арслан хүртэл 64 лангаар тоглодог хооронд тухайн жилийнхэн бас өнгийг үзэж байдаг тийм ээ. За битүүний орой алаг мэлхийн өрөө цагаан сараар тоглож байдаг. За ер нь бол нэлинкид байдаг зүйл ер нь шагаа байж байна. Малын заяа удах гэдэг юм, хомброо хаях байдаг юм, дөрвөн бэрх барах байдаг юм. Ингээ шагаагаар нэг 10 гаруй төрлийн тоглоом явуулж байсан тоглож боломор шиг байдаг тийм ээ. За энэ бүх зүйлийг бол цагаан сардар бол илэрж байдаг ийм зүйл. Тэгэхээр цагаан сар дээр зайлшгүй байх ёстой нэг хэд хэдэн ёс заншил агуулгууд байна гэсэн үг л дээ. Энд чинь бол одоо бид нэр яг тийм учиртай гэж тайлбарлахаас илүүтэйгээр энэ дээр бол домогзон ойлголтууд байгаа. Өмнөх туулж өнгөрсөн аж ахуй соёлын ойлголтууд байгаа. Жишээлбэл цагаан сар чинь хоёр үндсэн хэсэг байх нь шүү дээ тийм ээ. Цагаан сар шинэлэх байж гин, за битүүлэх байж гин. За энэ дээр ингээд аваад үзэж одоо бид нар битүүлэхтэр битүүний мах гэл идэдэж шүү дээ. За ингээд битүүлэг хоорондоо солилцож байгаа гэдэг. За эн чинь бол түрүүний яриад байгаа нэг намар тэмдэглэдэг байсан ангийн ан ав хийгээ түүнийхээ хувь махыг хүртээдэг байсан тэр соёлын хоцрол улбаа тэнд байж байгаа шээ тийм ээ. За ер нь энэ Монгол соёлын аман соёлын зүйлд хөх бууцандаа буугаад хөгшин хоньныхон шүүсийг хүртээд гэдэг чинь. Өөрөөр хэлбэл тэр малынхаа буйныг хүртэж тэр тогоо тосолж за түүнийхээ дээжийг л идээшүүлэндээ тагил тавигдаа тавих нь шүү дээ тийм ээ. Түүнээс ч одоо аль тэр өнгөтэй аль томоос нь тойроос нь юм уу тэгээд ингэдэг ойлголт бол одоо бас магадгүй нэг сүүлийн хүрээ соёл гэх үү энэ зүйлтэй бол холбоотой 100 гаруй жилийн өмнөөс үүссэн болоо да гэж манай Ахмад судлаачид бол тэмдэглэсэн зүйл бол байдаг. Магадгүй тэр нь бол ортой зүйл баг гэж санаж байна. За тэгээ махан эдээний хувьд бол одоо жишээлбэл 13 нас хүрээд 13 настай эрэгтэй хүүхдүүд тэр нэг хүзүү дэрлэх нь шүү дээ цагаан сар битүүний өдөр тийм ээ. За ингээд нөгөө хүндээ мэд мэдэх хэрэгтэй болдог ч байдаг юм уу. Ингээд энэ махан эдээ гэдэг ойлголтчууд өөрөө цаанаа тэр ёс заншлын хим хэмжээний ураг илэгний энэ ойлголтыг бол агуулад байдаг. Өөрөлдвөл мах гэдэг чинь бол өөрийн гэсэн хүндэтгэлтэй ихтэй адагтай байхгүй да. Ихтэй адагтай байна гэдэг чинь хүндэтгэл байна гэсэн. За энэ нь бол цагаан сараар онцгой илэрж байдаг. Тухайлах юм бол бид нар өвчүү ууц гээл байж гин тийм ээ. Ууц гэдэг чинь ихэнх тал нь бол тэр цөврөгцтэй тал нь байна шүү дээ. Өвчүү гэдэг чинь ихэнх тал нь тэр өдөрхийтэй тал нь байна. Хавирга гэдэг ихэнх тал нь тэр бураатай тал нь байна тийм ээ. За энэ байдлыг бол нөгөө нэг бид нар ууц тавихгүй ингээл ойлголтууд байдаг шүү дээ. За ер нь энэ монголчуудын нэг бэлэгдэх сэтгэлгээний энэ ойлголтын үүднээсээ бол нэг бүхэллэг зүйлийг нэг хэсгээр нь төлөөлүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрөлдвөл далдруу өндөр тавьчих юм бол тэр махны чинь чэйжин биеийн төлөөлчих юм ба шүү дээ. Хонтоо шаан тавьчих юм бол нөгөө бүсэн биеийн төлөөлчих юм ба шүү дээ. Тэр гургалдаагийн тавьчих юм бол дотор биеийн төлөөлчих юм ба шүү дээ. Ингээд толгойгийн дөрвөн ширтийн тавьчих юм бол эн чинь нөгөө бүтэн хонио төлөөлчих юм ба шүү дээ тийм ээ. За ингээд ууц гээл ярихад бол одоо энэ ухсаатны зүүн мэдээ хараа юмд байгаад байгаа энэ боржгон тал руу энэ байгаад байдаг. Ялангуяа ингээд барьж идэх ууц гэж яриад байна л да. Өөрөлдвөл тэр нэг олон яс уулзах хэсэгтээ нэг жижиг тохон ууц гэж нэрлэдэг. Энэ хэсэг бол байхад болох жишээний байх нь. Ер нь цагаан сарын мэдлэгийг бид нөхөн гэж бодоод үзэхээр дааг далантай, бариу булчинтай, төлөг сүүлтэй, торон бүхтэй, шүдлэн хэрсэнтэй, онд минь сайн ороо гэдэг ба штэ.
хүний мэнднээс төрүүлээд малын мэнд мэдээд байгаа бол хэрвээ зул дурхан болох юм бол хамгийн түрүүнд одоо гуу жалга руу үедэж осол эндэл гарч болох 2 настай малыг л та нар тэд нар чи бол тарах хүч тээврийг сайтай оруул гэж үзээд байгаа юм. Өөрөлдөх юм бол адуу гэж амтэн чин тэр 70 дэлгээрээ даардаг байх нь шүү дээ тийм ээ. За ингээл янда тэр даардаг тарах хүчээ авдаг тарах хүч авсан тэр шинжээр нь илэрхийлж гин гэсэн үг байна. За энэ үүднээсээ яг цагаан сард эдээ ундаа ялангуяа тавгийн эдээ тахлыг хийхээсээ хүртэл бас ёс билэгдэл шинжиж эхэлдэг байх нь л дээ. Одоо эдээ цэврүүлж гин үү, улбоо тахиж гин үү, тахихгүй байна уу гэсэн ийм агуулгууд шинжиж гин гэсэн. За хэвийн боомны уул боомны хувьд бол одоо яг нутаг болгонд жаахан ялгамжаатай зүйл бий. Цагтай агуулга нэг шүү дээ. Одоо шил баруун тал руу байдгийм үү одоо энэ гүрмэл гээд мошгоо боо байж гин. Одоо ингээ халахын төв үсгэр гэдэгт бол хавсаа байж гин тийм ээ. Ингээ зүсээд одоо мошгааж ингээд хийж идэг. За ингээд ялангуяа сүм хийдтэй газар энэ төр бол тэр гавжийн гавжийн дугуйч гэж ярьдаг дугуй боо байдгийм үү. За ингээ ямар боловч л энэ тариа будааны дээжээр ингээд хэвийн боо хийгээд ингээд таглихаа эдээ шүүсийг бол тавьдаг. Энэ дээр яг зүгээр нэг агуулгын зүйл байгаад байгаа. Одоо бид нар ингээд том уус тавих юм уу, олон үед давхарлах энэ төр гэл ойлголт байгаад байгаа юм л та. Ер нь бол нэг жаргал зовлон яг нөгөө бэлгэдлийн сэтгэлгээний хувьд бол жаргал зовлон жаргал юм уу, жаргалаар эхлээ жаргалаар төгсчихвол ийм зүйл байгаад байгаа шүү дээ тийм ээ. 9 үеч байдаг юм уу, 7 үеч байдаг юм уу? Ялангуяа 9 үеийн энэ төр бол одоо төрийн тэргүүн ч юм уу, эсвэл бол төрийн тахилгатай уулаа хайрхтын үед ч юм уу чинь арай нэг өөр агуулга ойлголт явах нь шүү дээ тийм ээ. За жирийн иргэн хүн бол одоо насны хярд гарсан аргил буурай болсон өндөр настай хүн бол одоо магадгүй 7 үе тавьж энэ төр болох байх тийм ээ. За ингээд 5 үе залуу өдрөх насны хүн бол 3 үе ингээд явахт бол тэр агуулга бүрэн хадгалаад явж байгаа ийм зүйл байх нь л дээ. Цагаалга гэж яриад байгаа тийм ээ. За ингээд цагаалга бол одоо цагаан сарын бэлэгдэл маань өөрөө сайн сайхан байх, бүтэлтэй байх, бэлэгтэй байх, өсөж үржил нэг ийм агуулгууд дотор нь яваад байгаа. За тэр үүднээсээ цагаалгыг одоо тэр нэг бижмгийн зүйлтэй олон ширхтээ өвтэй тийм зүйлээр нь одоо бидний яхаар арт шүү дээ тийм ээ. Цагаалга арт байвал бол нэлээд тийм зохицтой байна гэдэг зүйлийг бол одоо ахмад судлаачид үгүйсэн тэмдэглэсэн тийм байдаг. Ууц тавилаа гэд бодъё л да тийм ээ. За хоёр талаас нь хашаад юм уу тэгээд хашид ингээд зосоол тухайн хүн яаж хөрхөн тэр л одоо нэг нийтлэг ус байж байна. За ер нь бол нэг махын эдээ хүртлээ гэдэг дандаа тэр ихтэй талаас нь барьдаг байх нь байна. Хавиргыг хөндлөн хотлооч байдаг юм уу ингээд нэг тийм хашаад ингээ хүртэх юм уу. За ингээд дандаа тэр нэг булчин мах байлаа гэдэг нэг дагууд нь урт юм ингээд хөндлөн хотлохгүйгээр энэ төр байх юм уу. Энэ одоо бас л аман цохиолын нэг зүйл байдаг шиг одоо жишээлбэл тэр нэг булчин мах чанж өгöd хөндлөн хотлол өгч байгаа юм байна л да. Тэгэнгүүт тэр чинь бол одоо сүүлийн замд нь үдчихэж байгаа ч юм уу тэр чинь бол бараг л ингээд одоо цаазын ялтай ч юм уу тийм хүний л хоол байх гэдэг шүү дээ. Өрөөсөн сах өгч ч юм. Энэ бол бас нэг тийм үлгэрийн нэг зүйл байгаад байгаа. Эн чинь бол цээр байхгүй юу? Ийм зүйлийг баяр ёслолын үед бид нар хийж болохгүй л гэсэн. Золгох дээр одоо яг бид нар хадагтай золгох юм уу, хадаг үр золгох гэсэн хоёр ойлголт зүйл байх шиг байна. За хусаатны зүү мэдээ хараа юмд харж яхад ялангуяа энэ бурай тамирган чиг энтэрлүү бол энэ сур тасмын зүйлийг барьж одоо энтэй зүйлийг нарийн тэр урт тавтар зүйлийг бол барьж ингэж золгодог ийм зүйл байсан шиг байна. За хадаг самбаа хадаг бол ингэж тэр чи бол одоо юм илвгшээгүй үед юм болоо да одоо нэг ер нь бол Монгол угсаатны зүүгүүд 1950 оноос хойш мэргэжлийн угсаатны зүүн судалгаа бол явж байсан. За тэр үүднээс тэндээс ингээ харж яхад бол зарим өгчөл бол ядам хорондоо эгэлдрээд за ингээд хадагтай ингээ золгож байгаа. За хадаг барьж золгох бол одоо магадгүй энэ сүүлийн 30 жилийн хугацаанд юм бол одоо ингээд хадгаа өгөөд аливаа нэг зүйл илвгссэн тийм ээ энэ зүйлтэй бол холбоотой юм уу гэмээр зүйл харагдаж байна. За ер нь энэ золгох ёс гэдэг бол өөрөө бас нарийн дэгтэй тогтцсон тийм журам байгаад байна л да. Одоо хоёр адилхан настай хүн байлаа гэхэд эрэгтэйгийнхээ амрыг ирдэг байдг юм уу? За бүр бүх юм нь адилхан байлаа гэхэд бол дайраад урт цул бууртайн золгоч гэдэг юм.
тийм угсаатны зүүн мэдээ хараа юм бол би 2 эмэгтэй хүн байлаа гэхэд төрүүлж адамд гарсан, төрүүлж хүүхэд гаргасан золгож байдаг юм. Ингээд ямар нэгэн байдлаар тэр золгох асуудлыг бол шийдсэл байна гэсэн үг л дээ одоогор. За ингээд ганцаар явж байгаад одоо хүн ганцаараа шинжилж болно шүү дээ тийм ээ. Нутгийн сонор монор тол энэ отор нүүдлийн үед энэ явж явах үед бол одоо ингээд малгайтаага ханыхаа ирсэн малгайгаа олгоод малгайтаага золгодож байдаг юм. Бүр давчуу ажилтаа ингээд 2 хүн шинийн үед зөрлөө гэхэд буруудлын дөрөвөө мултлаад зөрдөгч байдаг юм. Ингээд нэг ийм ойлголтууд бол цагаан сартай холбоотой зүйл олон бий л дээ.